Асбанк Хотод компани 2025 оны үйл ажиллагаа санхүү үзүүлэлтээс таны дэлгэрэнгүй танилцуулга гэж. За 2025 оны одоо санхүүгийн үзүүлэлтээр Асбанкны зээлийн багц маань 13.1%-аар өссөн. За гол одоо зээлийн өсөлтийн ард бол бид 25 онд илүү бизнес эрхлэгч нарт зээл олгохоор илүү тулгуур ажиллалаа. За одоо нэг томоохон компаниуд олгодог зээлийн багц маань нэг ойролцоогоор 27%. Бичил жижиг дунд бизнес эрхлэгчдийн зээл маань 17% өсөлттэй боллоо. За мөн манай банкны чанаргүй зээлээ бас нэлээд өндөр түвшинд буюу сайн түвшинд барьж чанаргүй зээлийн хөв бол 2.5 байгаа. Энэ бол Монголын одоо банкны салбарт хамгийн сайн үзүүлэлттэй 2025 оноо өндөрлөө. За татврын дараах цэвэр ашиг маань 172.6 тэрбум төгрөгийн одоо цэвэр ашигтай ажиллаа. За мөн хувьцааны ханш 16 гаруй %. Мөн бид нэр ногд ашиг ажилд 2 удаа хуваарлдаг цөөхөн хэдэн одоо Монголын хөрөнгийн биржээр байдаг компаниудын нэг. За тэгээ ерөнхийдөө бол Асбанкны хувьд бол 2025 он бол нэлээд амжилттай өндөрлөө л гэж харж байгаа. Тэр компаниуд бол ногд ашиг тань сайн хэлсэнчлэн жилдээ 2 удаа тарааж байгаа шүү. Тэгэхээр энэ бол ногд ашигын бодлого ер нь ягаад жилдээ 2 удаа тараахаар болдог юм. Ягаад тэр нь ер нь нэг жилдээ тараахаас илүү юугаар илүү онцлог ялгаатай гэдэг юм бол. Бид нар бас нэг олон улсын жишгүүдийг харлаа тийм ээ. За зарим одоо томоохон компаниуд улиралд нэг удаа, за доор жилдээ 2 удаа байх нь бол олон улсын зах зээл нь нэлээд түгээмэл байдаг. Тэгээ бид нар бас олон улсын жишгийг дагаад за жилд 2 удаа илүү зохимжтой байна. За энэний цаанаас нэг 2 гол үндсэн шалтгаан байгаа л да. За эхнийх нь бол манай банк жилдээ одоо 2 удаа аудит хийж байгаа. 6 сар болгон аудитын тайлангаа хөндлөнгийн компанид одоо топ 4 аудитын компаниар хийлгдэг. Тэгэхээр бид нар бас тэрнтэйгээ уялдуулж байгаа. За мөн бас хөрөнгө оруулагчдын хувьд ногдол ашигын давтамжийг жоохон ойртуулах юм бол бас хөрөнгө оруулалтыг илүү идэвхжүүлнэ гэдэг ийм хоёр гол үндслээр ногдол ашиг ажилд хоёр тарааж байгаа. Тэгвэл 2026 оны ер нь бол бизнесийн хувьд ер нь юу гэж харж байгаа? Бизнес төлөвлөгөөнд ер нь юу багтааж ямар талтай илүү одоо өргөж хэлэхээр юм төлөвлөгөөнд багтаасан байна. За 26 он бол бид нар 25 онтойгоо нэлээд төстэй төлөвлөж байгаа. За тэр нь юу вэ гэхээр жоохон болгоомжтой. 25 онд бол бас эдийн засаг улс төрийн хувьд бас нэлээд халуухан жил болсон. Бас мөн олон улсын зах зээл ч гэсэн бас нэлээх том асуудлууд байсан тийм ээ. 26 он ч гэсэн бас нэлээд хэцүү эхэллээ. За тэгэхээр бидний хувьд одоо юун дээр анхаарах вэ? Зээлийн чанар дээр анхаарна. За банкны хувьд бол нөгөө зээлийн чанарыг өндөрт байлгах нь бол бараг хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг байдаг. За хоёрт бол бид нар зээлийнхаа өсөлт дээр бол анхаарлаа хандуулна. За мөн түнчлэн хэлсэнтэй төстэй дүү бид нар илүү том байгууллагынхаа зээл одоо банкныхан бол байгууллагын банк гэдэг тийм байгууллагын банкныхаа зээл дээр илүү анхаарлаа хандуулад за мөн орон сууцны зээл дээр бас нэлээд төвлөрнө. Мөн бичил жижиг бизнес бол манай банкны хувьд бол гол одоо үндсэн зээлийн одоо үйлчлэгийн юм сегмент байгаа. Тэгэхээр эдгээр дээрээ тулгуурлаад явна. Одоо манай багцыг харах юм бол ойролцоогоор нэг 50% нь бид нар бол яг бизнесийн зорилттой зээл байгаа. 10% нь бол орон сууц. Тэгээ бидний ер нь алсын ойрын төлөвлөгөө бол энэ багцаа нэг 60-аас 65% нь багц нь бизнесийн зээл багтаар анхаарлаа хандуулж байгаа. Ер нь хэрэглээний зээлээс юм бол шилжээд яг хэрэглээний зээлээ шилжих нь хамгийн гол нэг Монгол банкны өр орлогын харьцаанаас шалтгаалаад бас асуудлууд байгаа. Тэгээ бас нэг зүйлийг бас нэг тодруулаад хэлчихье гэж энэ боломжийг ашиглаад бидний нэг хэрэглээний зээл гэдэг дэрийг анхаарал хандуулад байдаг. Тэр бол анхаарах хандуулах зүйлүүд нэг мөн л дээ. Гэхдээ Монголын өрхийн одоо бүтцийг харах юм бол эхнэр нөхөр нь бизнес эрхэлдэг, ялангуяа хуваарь жижиг бизнес эрхэлдэг. Эсвэл тэгээ эхнэр нөхөр нөгөө тэр нь болохоор цалингийн зээлтэй байгаа тий. Тэр цалингийн зээл авахд хурдан шуурхай байдаг болохоор хүмүүс бас нөгөө цалингийн зээл аваад тэндээс тодорхой хэмжээгээр бас бизнестэй өрхийнхээ бизнес ашиглаад байгаа. Тэгэхээр одоо бидний статистик датаас илүү наривчлалтай боллоо. Энэ хэрэглээний зээлийн ард яг ямар төрлийн хэрэглээний зээл байгаа гэдгийг нэгт бид бол Монгол улстай яраа судлах хэрэгтэй гэж би бодож байгаа. За хоёр банкуд маань бас ялангуяа бичиж жижиг зээлүүдээ яг хэрэглээний зээлтэй төстөө хурдан онлайнаар олгодог болчвол бас заавал нөгөө цалингийн зээл авахгүйгээр яг зориултын даваа бас авах боломжтой л гэж бодсон.
дэш компани банкнууд бол сүүлийн үед одоо ногоон зээлийн санхүүжилт бол илэрхийлгүй анхаарч ажиллаж байгаа. За банкны салбарын хувьд бол 2030 он гэхэд нэг ногоон зээлийн ер нь бол нэлээдгүй зорилттой ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол 2025 онд 2026 онд ер нь бол энэхүү зорилт төрөхөд ер нь ямар алхах төвшөл гарахаар байгаа. Ер нь банкуд нийлээд багцынхаа нэг 10% ногоон зээл болгохыг нэг юм зорилт тавьчихсан. Бүх банкуд ажиллаж байгаа. Тэгээ одоо харамсалтай нэг дунджаар нэг 5% л баг шиг байна. Тэгээ бас нэг эрэлт хэрэгцээ талаас харахаар ногоон зээлийн эрэлт хэрэгцээ бас төдийлөн өндөр биш байгаад байна. Яг эндээс нэг үндсэн хэдэн шалтгаан байх шиг байна л да тий. Нэгт одоо нэг үр арилгын харьцаанаас шалтгаалаад ялангуяа иргэд ногоон санхүүжилттэй одоо зээлийг авъя гэхлээр бас тодорхой хэмжээ үр арилгын харьцаанаас болоод учир дутагдлууд бас байгаа тийм ээ. За хоёрт Монголд одоо ногоон зээлтэй холбоотой бүтээгдэхүүн өртөг өндөр байгаа. Тэгээ бас нөгөө economy of scale-ийн асуудал байх шиг байгаа. За бас хүмүүс ер нь байгаль орчны хамгааллын энтер гэдэг дээр бас нэг ерөнхий ойлголтууд өөр байгаа болохоор бас төдийлөн одоо боломжоор үүсч чадахгүй байх гэж хараад байгаа. Тэгэхээр бага хэмжээний өсөлтүүд бол одоо манай банкны хувьд бол хийн ногоон зээл дээр. Гэхдээ дөрвтэй хэмжээнд 26 он чинь багцын 10% рүү хүрэх боломж бол нэлээд хязгаарлагдмал харагдаж